Батцэг сая хариулт өглөө энэ виза гаргуулж авчаад зардал мөнгөөр билетээ захиалаад тухайн улсдаа нэвтэрч чадахгүй байгаа буюу одоо жишээлбэл Солонгос улс руу нэвтэрч чадахгүй байгаа иргэдийн асуудлыг ер нь гадаад яам хэрхэн яаж анхаарч байна. Тэгээ нэг л зарчим штэ. Яах гэж виз өгсөн. Тэгээ виза авчаад яваад очихоор оруулахгүй. Тэгээ хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа энэ нөхцөл байдал дээр гадаад яам иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэл дээр ямар ажил хийвэ? Иргэд энэ асуудлаар төрлөө хандаад удаадараа асуудал тавьж гин. Хэвлэлийн багварлж хийж гин. Жижиг асуудал биш л дээ. Нөгөө талын асуудал гээд орхих асуудал ч бас биш. Нэг л зарчим байгаа шүү дээ. Виз өгөгдсөн бол яагаад оруулахгүй байгаа нь гэдэг асуудал. За Батцэг сайд. Энэ дээр нэг хариулт өгөөч. За гадаад харилцааны яамын сүүлийн жилүүдэд байнга одоо харилцаа адил байх визний хөнгөлөлт үзүүлэх талаар бүгд найрамд Солонгос улсын засгийн газартай байнга ярьж байгаа. За хил дээрээс иргэд зорчих хөдөлгөөн бол маш их нэмэгдсэн. Ковидос хойш бол 2 дахин нэмэгдсэн 60 орчим мянган хүн тэнд ажиллаж амьдарч сурч байгаа. За сүүлийн үед бол зөрчил гарах тоон маш их нэмэгдсэн. За хил дээрээс буцах журам нь бол их нарийн Солонгос улс одоо хууль бусаар ажиллаж байгаа иргэдээ буцаах юм компанид ажлыг бол сүүлийн 2 жил хийж байгаа. Энэтэй холбоотой манай дээр одоо зорилгоо тодорхойлж чадахгүй байна. За бөглсөн материалаас зүүрсэн зүйл ярих, буцах хаягаа мэдэхгүй, очих хаягаа мэдэхгүй гэх мэт юм одоо яг өөрийнх нь хууль дүрмэд нийцэхгүй шаардлагыг хангахгүй байгаа учраас хил дээрээс зарим иргэдийг буцаасан асуудал гарч байгаа. Нөгөө талдаа гомдол гаргаж байгаа иргэд оны энэ 25 оны 1 сараас хойш 5 сарын хугацаанд албан ёсоор манай яамд гомдлоо гаргасан 3 иргэн байгаа. Энэ 3 иргэний асуудлыг Солонгосын талд тавихад солонгосууд бол урдаас манай Солонгост байгаа элчин сайдын яамны консул хэлтсийн ажилтнуудыг дуудаад яг тухайн нөхцөл байдлын бичлэгийг бол үзүүлж эрхэн зөрчигдсөн хэсгээр бол бас хоёр талтай зүйл ярьж байгаа. Яг одоо биднэрт мэдээлэгдэж байгаа нь Солонгосын талдаа зөрүүтэй байх, өөртөө бас зөрчил гаргасан тэрийг мэдүүлээгүй байх. Жишээлбэл гарын үсэг утсаа одоо үзүүлэгээ гарын үсэг зурсан утсыг үзэх нь бол өөрийнх нь эрхээ үзүүлэхгүй байх нь өөрийнх нь эрхийн асуудал. За өмнө нь зөрчил гаргаад дахиад одоо худлаа материал бүрдүүлээд өгсөн байна гэдэг асуудал. За анхаарахад бол одоо өөрсдөө ихэлсэн ч гэдэм үү айлын тал одоо сөргүүлээд биднэрт бол мэдээллүүдийг нь бол өгч байгаа. Тэгэхээр энийг бол яг одоо ганцхан талын асуудал гэж хэлж болохгүй. Иргэдэд мэдээлжүүлэх, за материал бүрдүүлж өгж байгаа 14 компани байгаа. Визний мэдүүлгийг нь одоо бөглөж өмнөөс нь элчин сайдын яамд энэ визийн мэдүүлгийн үйлчлэгээ үзүүлдэг компаниудтай бас бид нар ярилцах. За Солонгосын элчин сайдын яамд энэ хүсэлтээ удаа тавьсан. За иргэдийн гомдлыг одоо ирсэн нөхцөлд Солонгосын талаас нотлох баримттай материал өгөөч. Ганцхан одоо сошиал дээр тавьсан мэдээлэл биднэрт хариулт өгөхийн тулд одоо учир дутагдaltaй байна гэдэг зүйлийг ярьж байгаа. За ер нь сая бас таны их хурлын даргын урилгаар ирсэн одоо сенат их хурлын даргын айлчлалын үеэр ч гэсэн энийг бүр өндөр дэд хэмжээнд бид нэр тавьсан. За энийг бас Солонгосын манай Монгол Солонгосын парламентын бүлгийн гишүүд ч бас ярьж байгаа. Тэгэхээр Солонгосын парламентын ер нь бол энэ хууль бусаар иргэд буцааж байгаа иргэдийн асуудал ганцхан Монголын асуудал биш. Энэ зүүн өмнөд Азийн, Төв Азийн нэлээд хэд орны иргэд бас адилхан ингээд буцдаг. Тэгээ бүгдэнд нь адилхан дүрм журм үйлчлдэг гэдгийг бол айлын тал тайлбарладаг. Тэгэхээр За тэгээ гадаад яам энэ дээр ер нь идэвхтэй ажиллах хэрэгтэй. Нэг ч Монгол хүний эрх хаанч очиж зөрчигддгүүл байх ёстой. Бид бусад улсын жуулчид, зочид бүх төвшөнд нь бол илүү хүндэтгэлтэй хандаж, дотоод дүрм журмаа цэгцтэй байлгаж, улс хоорондын аливаа асуудал үүсгэхгүй, үл ойлголцол бий болохгүй байх үндсэн бодлогыг л бол Монголын төр барьж ажилладаг. Яг Монголтой дипломат харилцаатай улс орнууд ч гэсэн монголчуудад Монголын ард иргэдэд яг л тэр зарчмаар адил төвшөнд хүндэтгэлтэй ханддаг байх ёстой. Тэр нь бол ерөөсөн Монгол хүний эрхийг хамгаалах асуудал. Гадаад яамын дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Тэр нэг салбар дундын асуудал болгож хайдгаа бас болох хэрэгтэй шүү. Хууль зүйн яам энийг хариуцж байгаа, тэрийг хариуцж байгаа, энийг хариуцж байгаа гэд яамдууд хоорондоо бие биеэрээ түлхээд орхидог асуудал ерөөсөө байж болохгүй. Тэгэхээр энэ дээр одоо онцгой анхаараарай. Энэ сүүлийн 5-6 жил бас маш
өргөн хүрээнд яригдж байгаа сэдв шүү утцэг сайд. Энийг ер нь тэгээд таслан зогсоох ёстой.